Юу гээчийн өдөр байваа. Сая өдөр тэрс огонд ажгүй л гэсэн. Юу гээчийн орой байваа. Би ажилтайгаа холбоотой хэвлэлийн материалуудаа захиалчаад гарцсан гэхээр нь маргааш бид хоёр салхид явах байхгүй юу? Тэгэхээр ажлын нэг өдрөө алдчихж байгаа гэсэн үг. Гэхдээ алдчихж байгаа ч яах вэ? Зөвхөн явахаас өмнө ажлуудаа бүгдийг ингээд өөрөөсөө хамааралтай юмудаа зохицуулчаад явахгүй болохгүй. Тэгээд амар зохицуулдаг баатар болоод хэвлээс юм авчаал хэвлэлийн газар манай гэртээ амар ойрхон мэдхгүй. Тэгээд би за шууд юм авчаад гэртээ авчаад тавьчих гэж бодоод тэгээд хэвлэлийн газраас юм авчаад явж исэн чинь би зайлшгүй ажил дээр очих шаардлагатай болдог байхгүй юу? Заавал би өөрөө очих хэрэгтэй болчиход тэгээд би замдаа яг эсвэл чамд ажлын дэлгүүр байхгүй шүү. Чи гэрээр тааш дэлгүүрээ авъя шүү гэж бодцоод энэ хэвлэл нэлээ хүнд юм байсан хгүй ингээ баахан цаас. Тэгэж бодцоод явж исэн аа таксинд сууснаа шууд ажил руугаа явцсан байдیں۔ Ажил дээр очихоосоо яг нэг буудлын наан заяа. Яг гэрлэн дөхөө дээр ах зогсож байсан байхгүй юу? Тэгэл би за төлхөр байхгүй юм чинь тий. Яа, яг тэр үедээс өөрийгөө бодсож өөр амар ингэж үрчлээ. Тэгэл амандаа өглөөл би яа амар тэнийг амаа би гэл. Тэгсэн чинь жолоожих амар хөөрхөн. Яах гэж өөрийгөө ингэж зүхэж хараад тийм дээ миний дүү битээдэг гэх. Тэгэл нэрээ тийм дээ. Тэгээ ботоо автобусанд сууснаа уг нь л ингээ мөнгөө хэмлээд байгаа шүү дээ. Би шал тэмээ ажил хийлийн зайтай байхгүй. Тэгээ бараг 9,000 төгрөгөөр шал тэмээ таксид байгаа байхгүй. Цэнийг дуусгаж байгаа за. Нэг 3% тавьсан уу 4% тавьсан уу. Тэгээл байжсэн чинь төвшөөс чат ирэл. Юу хийж юм гэл. Тэгэл би чи нөгөө хамгийн сайн хийж чаддаг юм маань бол төвшөөд гогнох. Тэгэл бүр ингээл ууггүй цэнийг дуусгах гээд байгаа шүү дээ. Тэгсэн байж л бүр ууггүй бичээл. Хэвээ ингээд тэгэл тэгсэн чи би ингээд тэгэл түлхүүр ингээд тэгэл бүгдийг бичээл. Тэгэл нэг юм бичиж тайвширчаал ингээл харсан чаа миний буух буудлын өнгөрцөн байдیں۔ Яа энэ дөрөд. Ингээд яагаад энийг яриад байгаагаа би мэдэхгүй байна. Зөвөр л ингээд яг нэг уудалж гаргахгүй бол ингээд энд байгаад байгаа юм шиг санагдаад сонсон баярлалаа. Тэгтээ нэр ковидоос хойш бүр ингээд амар мартаж сандаг болсон шүү дээ. Бүр амар. Тэгэл тэрийг арай дээрдүүлэх гээл амар их ремайндер ашиглаад тэгэл to-do listтэй болоод бүр яг notes дээрээ за утасныхаа notes дээр оройн унтахтаа за маргааш ингэн гээл чек бокс хийгээл тэр амар урамтай. Тэгэл өдөр нь чеклээл. За дээдээс хийх тутам байна. Гэж бодож мөнтэй. Тэгээ бүр зайлшгүй үнэхээр марчихгүй гэсэн дээрээ баг яг сэрүүлэгнийхаа дуутай ээжлэх ремайндер дээр тавьж мавдаг. Тэгээд тэгсэн хийдийч гэсэн ингээд яг нэг гинтийн нэг юм одоо жишээ нь саяных бол ингээд нэг амар лист болгож бичээл тэ ингээл ингээд амар төвхтэй ингээд гинтийн таск штэ. Тийм таск юм л та. Тийм юмнуудаар ингээ яах чаргагүй ингээ фейлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээ тийм юмд өөрийгөө ямар тэнийг юм бэ? Эсвэл нэрэмэрэ гэдэг дэжтэй яах вэ гэж бодчих. Тэгээд жолооч ах амар хөөрхөн тэгж хэлсэн чинь би бас амар гинт тэгж бодлоо. Яах гал өөрийгөө хараагаал зүхэлээд юм дээ. Яа, тэгээд таад бас тийм тохиолдол иймэрхүү юм тохиолддог бол уусаа тохиолдчихл таараа л та. Тийм бол битээ нэг ёо моо яасан ийсэн гэж битээ нэг шаналаарэ. Зүгээр гоё өнгөрөөчөөрэй. За пока. Ямар их хүн үнэртэй юм бэ? Ах шиг үнэртэй шүү дээ. Өдөр төрөстэй. Миний яг ууж байхгүй.
Төв байна. Oh shit. Энэ дотор нь дулаахан юм болов уу? Нам шиг л биш үү? Би ингээд дэлхийн хараа царайлж юм. Харлаа. Тэнцэн үү? Удааш. Нэсэ. Хэнэх хата. Ингэж хамраагийн чивгцээ. Тэгээд яг нусаа нэг чав шиний зэ. Хамч бит болохоор ингээд дотор агаар дүүрэндээ. Тэгж ягаад буцаас авч. Тэгэхээр хамж юм. Умээ чамд юу гэдэг? Аха. Ийм дэшээ явж сакс тоглох чи юм даа. Яа. Яа. Яаж ийм хөнгөн юмар тэрийг онож яа. Ямар яа. Яагаад тийм. Яа. Окей, тэр дээд юм шиг хөөе даа. Энэ яг юм шиг. I can see that you are up and down. Give it a year and you can figure this out. Open it up when you are able to see. You can adjust to be with someone like me. Tell me your thoughts and I can show you my side. Give me a look when you are moving in my time. Moving in my time. Let it go. Just feel it up and make it low. Don't you see that you are getting on? And I hope that you can carry on just fine. Ёо. Юу хийгээд байгаа вэ? USB-г явуугач. Арчиж юм чи. Арчиж. Чи төрний хэлснийг хэлтэй. Ингээд нэг амар хөөрхөн залуу явж ирсэн. USB гаргаад ирсэн чинь USB-ийн хав хараа байвал
Юу гэж бодох юм? Хамтар ачаагүй кайгүй ингэ. Галтаас юу USB-тэй яваад идэх юм байдаг да. Унчааг юм. Бид хоёр салхитаас ирээд тэгээд ёо нэр салхитаас ирээд гэдгснээс бид хоёр яагаад ч юм буцах богоныхоо билетийг аваагүй заяа. Би төвшөөг авцсан л юм баг гэж бодоод яваадсэн чинь Би аваагүй л. аваагүй л гэсэн мөлий. Тэгснээ ингээд явахынхаа шүн гарыг гээд шүн явъя гэснээ оройн нь билет авахар болж байгаа байхгүй юу. Тэгээд өдөрш бүр. тийм. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг унтлагын арай тухтай байдууд нь бүгдээрээ дууссан. Маргааш өглөө өдрийнх нь гэсэн бүгдээрээ дууссан. Тэгээ нөгөө нийтийнх нь лөө. Авш. Тэгээ нийт. Опши гэж үгс үгүй. Авш гэдэг. Орсоор нийтийг гэсэн үг. Авш богоог төрөх. Тэгээд тийм юунд нь яг 2 хан суудлын үлдсэн байлоо. 12 суудлын үлдсэн. Тэгээд тэндээс нь авахаар болоод миний уцаа хөдлөөд тий. Тийм биш хөдлөөд. Би тэгээд анх удаа л богоноор явж үзэхгүй юу? Биш ээ. Анх удаа тэгэж нийтийн хаар нь явж үзэхгүй юу? Надад ямар ч төсөөлөл байхгүй заяа. Тэгээд би тэр чинь шөнө 12 гэж хахад вагандаа сууж байгаа штэ. Яа. Тэгээ суугаас өмнө төвшөө намайг янда чи тэр гэж үгээдсэн байхгүй юу? Тэгэхээр н гайхаад тэгээ ямар ч төсөөлөхгүй. Тэгээ орсон чинь ингээд таад богоны мэдэн штэ. Ингээд 2-2-оор ийм 4 ор байгаа штэ. Өөдөөс харцсан дундаа ганц ширээтэй. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр ингээд бид хоёрыг орсон чинь дээр нь ингээд 2 хүн унтцсан. Доотлынх нь 2 дээр болохоор 2 хүн сууж ирсэн. Тэгээд за тэгээд бид хоёр нэмэгдэж суугаад ингээд зургуулаа байд юм байна да гэж бодоод бэжсэн чинь дахиад шүн нэг өртөнөөс нэг ах орж ирсэн. Nee суудлаа гэсэн. Тэгээд доор нь ингээд тавуулаа заяа. Хамгийн амар нь тэр чинь ингээд 4 хүн ортой байгаа штэ. Ингээд хэдэн хүн гэсэн юм бэ? 6 хүний дунд 4 хүн ороо байгаа штэ. Тий 4 ороо байгаа штэ. Тэнгүүд ингээд дээдлэлт нь гараад унтцсан 2 хүнийг за окей яхав дээ угаасаа дээр сууж болохгүй юм чинь гэж бодоод өнгөрөөж байгаа юм заяа. Тэнгүүд доотлолт 4 хүнд 2 ор үлдчихин гэсэн үг шүү дээ. Тэнгүүд нэг орон дээр нэг их ч ингээд ганцаараа ингээд хөвдөд унтцсан байсан. Тэгэд ерөөсөө буудлаа ерөөсөө ганц ч босоогүй. Тэр суудлаасаа хөрхөмстэй. Тэр хүн чинь битэрэг ороход ингээд дийг унтчихсан байхгүй. Тэснэ нөгөө суудлал дээр суухгүй хүн уучсан юм шууд босоод ингээд суугаа. Тэг суугаараа бүл бүтэн ёо. Тэгвэл би л унтчих чадахгүй юм лээ. Хоёртой сүлдээ ингээ хоорондоо ингэсэн үү? Тийм тэгсэн бүр аргаа бариад. Тэгээ төвшөө бүр сүлдээ аргаа бараад дээшээ бүр нэг ачаа тавьдаг гэсэн байгаа шүү дээ. Бүр хамгийн дээдлийн зүгээр ачааны 50-өр тийм ор биш тэр чинь зүгээр л 50-өр юм. Давцсан ингэж бодсон. Тэр чинь болгодог байхгүй. Нөгөө зөөлөн тийм ингээ зогсонгууд ингээ ийшээ ингээ. Тэгээ би ингээ нөгөө гар ингээ шок хөлөрсөөс шок гараараа ингээ. Йоо. Ингэж бодсон. Хажуугаар толгой бигээ. Тэгээ төвшөө үгүй хэсэг ингээд нөгөө нэг орон дээрээ бид гурлаа сууж байгаа байхгүй юу ингээд зэрэгцээ сууцсан. Тэгээ суугаараа унтчихсан аа. Нөгөөх нь цаашаа цонхоо налаад унтангууд нь төвшөө жоохон зай гаргаад намайг хөлөөд ирлүүлээд унтсан байхгүй юу. Тэгээ би яг байд ч тухтай эсэ тэр бол суугаад унтахыг бодвол тэгээд тэгж унтчихсан аа. Нөгөө охноос санаа зовоод хөрх юм яг л ижлэхэн мөнгө төлөөл сууж иж. Нэг нь хөвтөд хараа амар хэцүү юм даа гэж бод. Тэгээ би босоо суусан. Тэгээд төвшөө төвчлгөө дээшээ гараад унтж байгаа байхгүй тэр ачааны тавир дээр. Тэгээд би амар тэр охиныг сэрэж аваад чи ингээд энээр хөвтөд унтж олно шүү гэсэн чинь нэг мэдсэн чи бид хоёр ингээд толгоо зөрүүлсэн. Йоо тэр хөрхөмс яг арга болчихгүй. Тэг яг нөгөө нэг загас шиг ингэсэн унтчихсэн. Энэ хоёулаа нөгөө тим тэгж унт сураагүй юм шүү лээ. Уус нь ингэхгүйгээр зүгээр шууд ингийн унтчихдаг байхгүй. Хоёулаа ингээд бурд шаарад, нуруу харуулад хоёрт шаарад ингээд уртаараа тэгж унтах юм. Үгүй уртаараа. Хоёр чинь ингээд хатралдаад яг ингээд ингийн унтчихсан шүү дээ. Тэгхгүйгээр ингээд хоёр хөлөө зөрүүлж хоёр дэш шаарад буруу хараа унтчих гэсэн. Би хөлөө тэр хүнөрөө харуулна гэсэн юм уу? Тийм. Гэхдээ тэр хүн чинь хөлрүү чинь биш нөгөөд шаарж унтна гэсэн. No. Тэг хоёулаа хөрхөн цэвэрхөө хэлсэн. Тэгээ ямар нэг юм бүдүү ах унт. Яа би тэгээд нэр үнэхээр тэгж бодсон шүү дээ. Тэр охины оронд бас нэг ах байсан бол яана гэж.
Тэр чинь өөөсөө randomly ямар ч хүн байж болно шүү дээ. Чи таахад нийт юм бодсон тий. Тийм. Би тэс бүр ингээ насаараа дахин Улаанбаатар ирээд нийт бомбогод явцтэй өчм олдог. Тэгээ тэр охин амар хөөрхөн байсан. Би тэг амар санаа зовсон. Тэгээд нөгөө талын эсрэг талын орон дээр болохоор нөгөө ихч унцаар тлээсэн гээд ганцаараа хөлөө ядаж татаачгүй яг ингээд тэгшгээрээ иймэрээ хөвтөлээсэн. Тэгээ нөгөө хоёр ах нь амар өрөвдөлтэй жоохон миралаг хоёр ах байсан. Тэгээ яг хөлийнх нь үзүүрт ингээд үнэхээр яаж сууж байгаа юм бол гэж бодохоор бүхэл бүтэн 6 7 8 цаг. 8 цаг мó 7 цаг юм. That was hard. Тэгээд амар сонирхолтой л байлаа. Тэгээ амар ядарсан. Миний нуруу одоогоор өвдөж байна. Тэгээд би тэр ирэнгүүтлээ тэг бас төвшөнд бол за тэр чих. Тэгээд ирэнгүүтлээ би тэр шууд унтаад түрүүхэн сэрэл тэгээл босоол юм идчихээл. Тэгээл гэрээ харсан чинь бүр үнэн дэлбэрсэн. Тэгээл газ гэрээ цэвэрлжээл байж байна. За тэгээд энэ 7 хоног иймэрхүү болж өнгөрлөө. Тэг ийм нэг 7 хоног байлаа. Хамтаас нь баярлалаа. Баяртай.